Тэгээд мөнхийн нэгүсэл шуурханд хурж ирээд эзний үгийг хуваалцахсандаа баяртай байна. Тэгээд намайг Чингис гэдэг. Тэгээд би хаан уул зүрэгт Амийн ундраг гэдэг цуглаанд пастораар үйлчилж байна. Тэгээд ерөнхийдөө залуучдын пастораар үйлчилж байгаа. Тэгээд уул нь өнөөдөр би баг эзний үг биш пастор те. Эзний үгийг юм дамжуулсан дээр ах гэж зөв бодож ирсэн. Тэгээд ямар ч байсан эзний үгийг хуваалцахын эрхэм боломжийг олсон эзэн бурхандаас талархъя. Тэгээд хамтдаа эзний өмнө залбираад өнөөдрийн үгнээс хамтдаа хуваалцъя. Гайхамшигт эзэн бурхан таньд талархаж байна. Тэгээд мөнхийн нэгүсэл чуулганы дээр эзэн бурхан таны алдар, таны нэгүсэл бэлхэм дүрэн байх болтугай гойн залбирч байна. Тэгээд өнөөдөр эзэн минь бас таны үгийг илэрхийлээд таны оршихуйг эзэн хүсэмжлээд энэ газарт ирээд сууж байгаа таны эрхэм хүүхдүүдийн дээр таны нэгүсэл нь бэлхэм дүрэн байх болтугай та тэдний хил хязгаарыг тэлж та газар нутгийг өргөсгөж мөнхийн нэгүсэл чуулганы дээр эзэн бурхан таны алдар нь үеийн үед эзэн байх болтугай гойн залбирч энэ газарт үйлчилж байгаа хончны дээр эзэн бурхан таны мэрэгэн оюухан таалан дүрэн байх болтугай бас таны үгийг шимтэн сонсож байгаа таны үгийг зүрхнийхээ гүнээс хайж байгаа таны эрхэм хүүхдүүдийн дээр таны таалал үргэлж хамт байдаг учраас баярлалаа. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. За өдөр хамтдаа Эхлэл номын 50 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлийг хамтдаа гаргая. 20. За окей, өдөр хамтдаа энэ ишлэлийг уншиж нэгэнд дуулгаар 1:23 та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийн шиг үе олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм аа. Амен. За дахиад нэг дуулгаар 1:23 та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийн шиг үе олон хүний амийг аврахын төлөө үүнийг сайнаар эргүүлсэн юм аа гэж. Амен. Би та бүхэндээ өнөөдөр итгэлийг өвлөгчд гэсэн сэдвээр эзний үгийг хуваалцах болно. Юу гэсэн бэ? Итгэлийг өвлөгчд. Окей. За энэ үгийг юу хэн хэлсэн бэ? Санаж байна уу? Хэн хэлсэн бол? Йосеф тэ. Йосефийг фараоны өмнө тэ одоо Йосефийг фараоны одоо ерөнхий сайд болцсон байхад ах нар нь Йосефтэй нүүр тулах үед Йосефийг ах нартай энэ үгийг хэлдэг. Йосефийн амьдралын түүхийг бид нар бүгдээрээ сайн мэднэ шүү дээ. Йосеф бол Яаковын хайртай эхнэр Рахелээс төрсөн тэ хүүхэд. Тэгээ Рахел хүүсэр эмэгтэй байсан. Хүүсэр гэдгийг бол мэдж байгаа тэ. Хүүхэдгүү эмэгтэй байсан. Тэгээ тэр бурхны өмнө тэ та надад хүү өгөөч гэж бүр хүсэмжлэн залбирх үед бурхан Рахелийн залбирлыг сонсож Йосеф гэдэг хүү өгсөн. Тэгээд Йосеф гэдэг нэрний утгыг мэдэх үү? Нэмж өгч гэсэн утгатай. Бурхан надад дахин нэг хүү нэмж өгөх болно гэд түнд Йосеф гэдэг нэгийг өгдөг. Тэгээ Яаковыг бараг ахмад настай болцсон. Манай монголчууд хэлдэг шүү дээ, тий. 40-с хойш насанд төрж байгаа хүмүүсийг бол ерөнхийдөө хинц хүүхэд гэж яддаг шүү дээ. Йосефийг төрөх үед Яаков аль хэдийн 91 орчим настай байсан. Тиймээс Йосефийг тэр маш их онцгой ихээр хайрлаж, тий. Түүнд өнгийн одоо дээлнүүдийг өмсгөж, тий. Бусад бүх хүүхдүүдээсээ бүр илүүгээр тий хайрладаг байсан. Тэр Рахел дахин жирэмслээд нэг хүүхэд төрүүлээд түүний нэрийг нь Бинамин гэдэг байсан. Тэгээд тэр Бэтлехемийн ойролцоо тэр Бинаминыг төрүүлчихэд нас орсон. Тэгээд Йосефийн ерөнхийдөө магадгүй тий яг Библиэлд энэ талаар бичээгүй ч гэсэндээ баг насны травман тэр эцэслээ бас байсан болоо гэж бодож байгаа. Тэгээд Йосефийн онцлогийг бүгдээ мэддэн шүү дээ. За Йосеф гэхлээрээ шууд юу санаад ордог лээ? Зүүд тий. Окей. Зүүдлэгч Йосеф гэл тий. Тэгээд Йосеф ерөнхийдөө бурхан бол түүнтэй харьцаж байгаа тэр зүйл нь дандаа тэр зүүдээр харьцдаг байсан. Тэгээд Йосеф ч гэсэндээ өөрөө тий бүр ингээл нэг зүүдэлсэн зүүдээр нэг өглөө зүүдэлчээр босоод ах нартай ярьдаг. Библиэлд бол нэг хэдхэн зүүдийн талаар ярьсан байна. Тэгэхээр босоод тий ах нараа тий би нэг зүүдлээ. Та нар намайг сонс тий. Бүгдээрээ сүрэл боогоод байж исэн чинь миний сүрэл босоод зогссон. Та нарын сүрэл надаа ингээд мөргөд байж байна. Тэ. Ах нар юу яриад байгаа бид нар чамд мөргөн гэж юу? Битээ дими юм яриад байгаа гэж ах нар ингээ уурладаг байсан. Тэгэл тэр дахиад нэг зүүдлээл тэ. За ах нар одоо миний зүүдийг сонс тэ. Нар сар тэгээд 11 хоног миний өмнө мөргөж байна.
Бүр тэр өстө үнэхээр те өөртөө ихтэйгээр зүйдээ ярьдаг байхад ахнад түүнд те энэ ёстой бүр те бид нар тэгээ би болон миний аав ээж нар тэгээ чамд мөрөх болж гэнэ үү гэх. Маш ихээр дургу ханддаг байсан. Тэгээд Йосеф Якоб болохоор өөрийнхөө бүх хүүхдүүдээ хон хариулахаар явуулдаг байсан боловч нэг хүүхдээ явуулдаг байсан Йосеф. Түүнийг маш ихээр хайрладаг байсан учраас те нөгөө хүүхдүүдэд явуулчаал өөрөө Йосефигаа үргэлж хажуудаа те байлгаж түүнийг маш ихээр хайрладаг байсан. Тэгээ нэг удаа Яков энэ түүхийг бид ингээ богинохон гэсэд ингээд базаад өгье. Нэг удаа Яков Йосефийг ахнарыгаа ирчээд дээргээд явуулж байгаа шүү дээ. Тэгээ ахнар нь түүнийг холоос харчаад те ер нь юу лээ? Эцэг нэгтэй их хондоо хүмүүс шүү дээ те. Ахнар нь түүнийг холоос харчаад нөгөө зүүдлэгч чи ирж байна те. Бүгдээрээ түүнийг барьж аваад алъя гэж хэлж байгаа. Хуйлтаад. Тэгээ түүнийг яг барьж авч алах гэтэл хамгийн том ах Яков нь битээ алах шаардлага байхгүй. Харин түүнийг заръя гэд 20 шикэл мөнгөөр худалдаачдад зарж. Йосеф Египт рүү боол болон худалдагдах үедээ ер нь хэдэн настай байсан гэж бодчих. 17 настай байсан. 17 настай жоохон хөвгөд тий. Египт рүү худалдагдаад тэгээ Египтийн фараоны тий түшмэл Потифарын гэрээр тий боол болсон загдаж очиж. Харин эзэн түүнтэй хамт байсан учраас түүний хийсэн тий гарын үйлс болгон эзэн ерөөж байсан учраас Потифарын гэр дээр үнэхээр эзний ерөөл байсан. Тэгээ Потифартэй бүр идэж уухаасаа баг бусад бүх юмудаа тий зүгээр Йосеф бүр заалгацсан. Йосеф бүх юмудыг хийдэг байсан. Тэгээ 17 настай цэл залуухан эрүүл чирэг биетэй хүүг Потифарын эхнэр үргэлж өдөн хоргоодог байсан тий. Хоёлаа унтчихилтаа гэл. Харин Йосеф би эзний өмнө гим нүгэл үлдэхгүйгээд Потифарын эхнэрээс баян үргэлж зүхтаадаг байсан. Тэгээ нэг л удаа тэгээгүй шүү дээ. Ер нь таалдаг болгондоо хоёлаа унтчихаа гэл ингээд баян ингэж өдөж хоргоод гэсэн. Сүүлдээ бүр ингээд те бүр Йосефийг ингээд бүр ингээд зуурцсан ингээд байж хахад Йосеф бүр хуцаа тайлаад Потифарын эхнээс зүхтаж байгаа шүү дээ. Тэгээд тэр хилмигдээ тэр Потифарын эхнэр энэ нөхөр намайг одоо ингээд яах гэж оролдлоо те одоо хүчирхийлэх гэж оролдлоо гэж хилмигдээд шоронд орж байгаа шүү дээ. Тэгээ шоронд ч гисэндээ ер нь бол Йосеф яг эзний юм би гим нүгэл үлдэхгүй гэсэн яг зүрх сэтгэлээрээ байсан учраас эзэн түүнтэй хамт байсан. Харуулын даргууд энэгээр шоронгийн бүх харгалзагч нар Йосеф бүх ажилтнуудад даатгцсан тийм. Тэр үед талхчин сүнч гэдэг нэг хоёр нөхөр яг бас шоронд очиж таач байгаа тийм. Тэр хоёр нэгэн өдөр зүүдлээд энэ зүүдийг ямар учиртай болохыг юусоо мэдэхгүй байсан чи Йосеф тэдний зүүдийг тайлж өгдөг. За удахгүй ингээд фараон таныг ингээд чөлөөдөд буцаага баримжин тавих юм байна. Таныг ингээд цааслуулаад ингээд өгөх юм байна гэж. Тэгээ яг Йосефийг хэлсэн ёсоор сүнч буцаагаад яг өөрийнхөө байрандаа тавигдаж харин талхч нь цааслуулж өгч. Йосеф тэдний зүүдийг тайлах үедээ юу гэж хэлдэг вэ гэхээр та намайг битээ мартаарай те. Буцаагаа та намайг иргэн дурсаарай гэж. Харин сүнч те буцаагаад байрандаа очсон ч гэсэндээ Йосефийн тэр нэг хэлжсэн үг нь бүр тааг мартчихсан. Монголчууд бол тэгдэж шүү дээ. Аягны хариу өдөртөө актны яриуж хэлдэг гэж тийм. Харин нөгөө нөхөр бол бүр таг мартцсан байсан. Тэгэд фараон тий бас зүүдлээд нэг сонин онцгой зүүдлээд өөрийнхөө зүүдийг ямар учиртай болохыг тий бүр учрыг нь олдгоо. Бүх Египт даяар тий бүх мэрэг төлөгч үзмэрч тий одоо юу байдیں۔ Бөө өмөө тэр одоо бөө байсан л гэж тий. Бөө өмөө одоо бүх хүмүүсийг дуудаад өөрийнхөө зүүдний тайллыг олохыг хүссэн боловч юусоо олоогүй. Тэгээ гинт нэг удаа нөгөө нэг сүнччин тий хаантан минь тий та намайг биднийг тий алхчин бит хоёрыг ингээд шоронд хорцсон байх үед бид хоёр бас нэг зүйдлсэн. Тэгээ түүнийгээ тайлж чаддаггүй яах вэ гэж шаналж исэн чинь шоронд нэг харийн нөхөр байлээ тий. Нэг цэл залуухаа нэг харийн нөхөр. Тэр биднэрт тэр зүүдийг минь тайлж өгснөөс болоод бид нар өнөөдөр тэгээ би яг өнөөдөр таны ингээ өмнө ингээ ажиллаа хийж харин талхацсан ингээд цааслуулж өгсөн гэж. Тэгээ фараон окей тэгвэл тэр хүнийг аваад ир гэж хэлэх үед Йосеф фараоны өмнө зогсохдоо 30 настай байсан гэж хэлж. Тэгээ 17 наснда боол болоод зарагдсан тий. Тэгээ Египтийн нутагт боол болоод Потифар ингэж үйлчилж ийсэн шоронд хоригдсан нийт жил нь хэд болж байна? 13 жилийн туршид. Тэр яг Египтэд ингэж амьдарч ирсэн.
ямар хүнд хэцүү те амьдралуудыг туулж исэн бол. Тэгээд фараон хаан Йосефтэй зүйдээ ярьж өгөхөд Йосеф түүний зүйдний тайллыг хэлж өгдөн шүү дээ. Одоо 7 жилтэй одоо ургацаар 10 жил болох нэ. 7 жил харин ган ачгийн жил болох нэ. Та энэ хугацаанд ингээд те одоо ургацаа ингээд нөөцөлж авах хэрэгтэй гэдэг мэрэгэн одоо яг зүйдний тайллыг хэлж өгөөд фараон түүнийг өргөмжилж байгаа шүү дээ. За чи тэгвэл одоо те энэ бүх ажлуудыг чи ингээд хариуцаж хийгээрэй гэж. Тэгэд Йосеф Египт даяар явж ургац хураагалтай эхлүүлсэн. Эхлэл номын 41 дэх бүлгийн 49 дээр хэлж байхдаа юу хэлсэн бэ гэхээр түүний хураасан ургац нь далайн эсний ширхэг мэт байсан болохоор тэр эцэстээ нөөцөлж буй тариа будаага бүр тоолхоо байсан гэж хэлж байна. Тэгээ Йосефийг тэ зүйд тайлсны дагуу 7 жил ган гачин жил болоод үсгэлэнд бүх дэлхийд даяараа тэ үсгэлэнд нэрвдэх үед ер нь бол одоо хаан тариа будаа байна гэдэг цуурхал тарж гисэн. Тэр үед Яаков миний хүүхдүүдээ тэр юунд Египтэд тариа будаа ихтэй газар байна. Египтэд тариа будаа зөндөө байж байна. Та нар тэнцээс очиж худалдаж авчираад биднэрт та нар өгөөрэй гэд хүүхдүүдэд илгээд. Тэгээд яг тэр үед те нөгөө нэг ахнар нь тариа будаа очиж худалдаж авах гэж яг үедээ Йосефтэй тарлаж байгаа шүү дээ. Уул нь бол тэндээс өмнө зөндөө үйл явдал болж байгаа те нөгөө нэг ах нарыгаа нэг удаа таньчаад ингээд. Яг тэр үедээ яг энэ үгийг ах нартай хэлж байгаа байхгүй. Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдөр шиг үе олон хүнийг амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм аа гэж хэлж байгаа. Амен. Библиэлд бас нэг Ром номын 8:21 дахь бүлэг дээр ишлэлээр ингэж хэлсэн байдаг. Бурханыг хайрладаг. Тэгээ түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүх зүйл гэж хэлж байгаа. Бүх эцэстээ тэдний сайн сайхны төлөө байд юм аа гэж. Хамтаа Йосефийн амьдралын зүгээр цаг хугацааны довчлыг харъя л да. Нэгээс те 17 нас хүртлээ те аав ээжийнхаа хайранд умбаад те бүр те их хүүхэдтэй их танхил хүүхэд ингээ өсөж явчихсан. Тэгээд тэр боолоор зарагдаад 13 жилийн туршид те Египтэд боолоор бас шоронд хоригдож амьдэрсэн. Тэгээд 30 настайдаа Египтийн захирагч болсон. Тэгээд 39 настайдаа ах нартайгаа уулзчих. Тэгээд Йосеф 110 наснда талалт өгсөж байгаа. Бодоод үзээрэй. Йосефийн энэ амьдралын яг энэ цаг хугацааг те одоо 17 жилийн туршид эцгийнхээ хайранд өссөн тэрхүү Египтийн боолоор зарагдаад 13 жил байхдаа ямар их зовлон шаналл донд байсан болов. Ер нь те тэр үед одоо боол гэдэг хүний хүнд бол их чөлөө те өөрийн гэсэн үзэл бараг юм бодохч бараг ирэхгүй те тийм л байсан. Тэгээ 13 жилийн туршид тэнцээ боолоор амьдарч ирсэн тэр хүүхэд яаж энэ бүгдийг те даван туулж яаж үүний ард гарсан болов? Боломжгүй байхгүй ер нь л. Йосефийн аав хэн блэ? Яаков те. Окей. Яаков би зөв бодож байгаа. Яаков өөрийнхөө итгэлийг те өөрийнхөө аавынхаа өөрийнхөө те өвөөгийнхөө Бурхан хэрхэн тэднийг те гайхамшигтайгаар хөтлөн дагуулж исэн хүүхдүүдэд үргэлж ярьж өгдөг. Би бас нэг их юу хүн их одоо өвдөөцөө хүүхдүүдэд ярьж өгдөг юм байна. Тэгээ 5 үе мэднэ. Тэгээ 5 үед манай тэ аав тэрний аав яг юу хийж исэн бэ гэдэг талаар хамгийн дэдлэхэн сайн мэдэхгүй. Бусдад нь бол би ихэд сайн мэднэ. Тэгээд хүүхэдтэй хэлдэг хөхгүй. За чиний тэ одоо бүр ингээд бүр дээдлийн үүссэн тим хүн байсан юм аа. Ийм хийдэг байсан юм аа. Тэгээ миний хүмүүс заримдаа миний бүр анхны бүр нэг өвөөгийн нөгөө нэг нэрийг сонсож жоохон инээгээд би болохоор өөхийн, бандийн, аюушийн, баярсайхан гэдэг хүний хүүхэд тоххой юу. Тэгээ одоо надад нэг хүү байгаа. Мөнх ялалт гэдэг. Тэр хүү болохоор
Одоо ингээд 6 дахь үе болж байгаа шүү дээ, тий. За манай хүү тэгвэл манай өвөө хин гэж дуудах вэ? За одоо жаахан танаас жоо шалгалт авнаа. Манай хүү манай аав ихний дуудах вэ? Өвөө гэж дуудана. За тэгвэл өвөөгийнх нь аавын юу гэж дуудах вэ? Биш ээ. Буурал өвөө. Монгол хэлний тайлбарт өвөөгийн аавыг буурал өвөө гэж хэлж байгаа заяа. За одоо тэгвэл буурал өвөөгийн аавыг та энийг гоо шийдлээд авчид дараа нь хүмүүстэй гоё шүү заяа. Өндөр өвөөгийн аавыг тэргүүн өвөө. Тэргүүн өвөөгийн аавыг жинхнээсээ илэн зөвөө. Илэн зөвөөгийн аавыг улам зөвөө. Дараа нь энийг гоё ингэж хэлээд аваарай. Ингээд юунаас Монгол хэлний тайлбар тал гэдэг. Монгол хэлний тайлбар талаас харах юм бол та нар энэ юунуудын өвгцүүдийн талаар та мэдэх. Магадгүй Яаков өөрийнхөө өвөг дээдсийнхаа талаар хүүхдүүдтэй үргэлж ярьж өгдөг байсан баг. Монголд Христ итгэл тэгвэл Яаковын эцэг тавьж байгаа би уучлаарай. Яаковын тэгвэл Йосефийн тэгвэл буурал өвөө нь хэн байсан бэлээ? Исаак. Окей. Тэгвэл Йосефийн өндөр өвөө нь хэн байсан бэ? Авраам, тий? Тэгэхээр тэр энэ түүхүүдэд үргэлж хүүхдүүдтэй тэр ярьж өгдөг байсан. Монголд Христ итгэлийн түүх, Христ итгэлтэй одоо Монголд орж ирээд ер нь бол одоо 30 яг одоо албан ёсоор тий 30 одоо 4 жил болчихно. Тэгээ зарим Христ итгэлийнх нь 2 дахь үе дээр явж байгаа. Христ итгэлийн 2 дахь үе. Зарим нь одоо цөөхөн хэдэн хүмүүс нь Христ итгэлийн 3 дахь үе дээр явж байгаа. За биний хувьд бол Христ итгэлийн 1 дахь үе дээр явж байгаа. Миний аав итгэдэггүй байсан. Миний өвөө итгэдэггүй байсан. Христ итгэлийн 1 дахь үе дээр явж байна. Би айлын 9 дахь хүүгээс хамгийн бага нь. Миний доор нэг эмэгтэй дүү байгаа. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол тэ бүгд одоо Христ итгэгч биш. Би ганцаархнаа чуулганд явж яг Бурхны тэ үгийн дагуу амьдрнаа гэж шийдээд явж байгаа ийм хүн байна. Тэгэхээр айлын би айлын баг болохоор ер нь бол гэр бүлдээ тэ их чахнад дээр айгүй их очдөг тэ цагаасар магасараар айгүй их очиж зооцогдог. Тэднийг тэ ингээд их хүндэлдэг тийм. Тэгээ манай гэр бүлийнхээ их шашинлаг хүмүүс. Тэгээд нэг удаа манай ихч над руу залгаад за ингээд манай гэр бүлд ингээд нэг юм өвчин зовлон тохиолдоод байна. Тэгээд миний бие ингээд ойрт ингээд өвдөд байна. Тэгээд ингээд бөөдөр ингээд очиж үзүүллээ. Тэгээд ер нь бол танайх ингээд гэр бүлээрээ дахил өргөдгөө хүмүүс байна. Гэр бүлээрээ дахил өргөх хэрэгтэй. Тэ? Нэг амтны цус гаргаад тэ ингээд дахил өргөх хэрэгтэй. Гэтэ энэ дахил өргөхөөс танай гэр бүлийнхэн бүгдээрээ байх ёстой гэж хэлсэн. Тэгээд нөхдүүд энэ тэгэл за окей гэл манай гэр бүлийнхэн бүгдээрээ тэн дээр санал нэгдэл нөгөө бөөчин за би ингээд нөгөө нэ тэ дахил өргөх одоо тэр амтэн бүх юмудаа ингээд би ингээд гаргана. Харин та нар ингээд бүх хүмүүсээ гэр бүлийн нэг ч хүн дутж болохгүй шүү. Бүгднийг авчрах хэрэгтэй. Тэгээ над руу ерөнхийдөө бүгдээрээ энэ нь нэг нэгээрээ ээлжид залгаж эхэлж байгаа. Би ч одоо тэгээд нэг пастор хүм нөгөө дахил өргөх ёслолд би ингээд хамт иж болохгүй шүү дээ тэ. Тэгээ манай гэр бүлийнхэн над руу залгаа за чи чинь стандараа тэ. Өстө өвөг дэдсийн уламжлалыг умартаад яасан тэ цадгаа алдсан юм бэ. Тэгэл зарим нь бүр уурлаж залгаж байгаа, зарим нь арагдаж үзэж байгаа тэ. Зарим нь бүр ингээл тэ янз янзаар хэлж үзэж чинь. Тэгэхээр би чинь за ихч минь ах минь та нар чи одоо ингээд тэ би чи өвдөд байгаа та нар ингээд буруу юм хэрглэж байгаа учраас бас тэ одоо хөвширч байгаа учраас та нар ингээд би ингээд өвдөж байна. Би тэрийг ойлгож байна. Та нарын төлөө би ингээд залбирх болно. Гүй чи ядж хахад зүгээр нэг удаа хурж игээл тэр датлынх нь нэг юм цуснаас нэг зацаад ингэж хахад гүй би бол тэ Христ итгэж хүн. Би тийм хийхгүй. Би харин та нарын төлөө зуршин залбирх болно. Тэ бүгд нэрийг чин хүүхдүүдэд чин би нэрийг өргөөд би эзэн бурхандаа би тунхаглан залбирх болно. Тэг яг хоо энэ тэмцэл маш ширэн үргэлжлэнтэй тий. Тэгээд олон хүний дутагсан. Тэгээд сүултээ нөгөө чи бүр янз янзын мессеж олон хүнийг ингээд одоо блоклоод тий. Зарим нь одоо нэг нэгэн сайхан блокноосоо гаргаж илээ л да. Юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нар Христ итгэлийн би бол Христ итгэлийн нэг дэх үе дээр явж байгаа. Би түрүү хэлсэн. Тэгээд би үр хүүхдүүдтэй би энэ итгэлээ өвлүүлэхийн тулд тий. Би
би энэ итгэлийн замаар одоо сууж явж байгаа. Миний 3 хүүхэд яг энэ итгэлийн замаар явахын тулд би одоо туулах ёстой тэр замуудыг тэр тавих ёстой тэр одоо сайхан асфальтын замуудыг энэ хүүхдүүдийнхаа өмнөөс би одоо үүрэх ёстой тэр хараал өрөөлүүдийг би бүгднийг туулаад эзэнтэйгээ хамт бид нар туулаад гарах ёстой гэж. Тэгэхгүй бол хэрвээ бид нар одоо энэ сайхан замыг тавьж өгөхгүй бол бидний итгэлийн үе тэр үедээ ингээд зогсно гэсэн. Тийм учраас бид нар яг итгэлийн замыг тавих үед бид нар эзэнтэйгээ хамт эзэн минь энэ зам ингээд хэцүү байгаа ч гэсэндээ тандаа би найдаад ингээд алхаж гинэ гэдэг алхах хэрэгтэй. Бурхан Авраамыг халдаан ур гэдэг газар дуудахтаа чи намайг даг гэж хэлсэн. Чи миний яв гэсэн газар руу чи яв гэж хэлсэн. Тэгээ Авраам яг үнэндээ бол хааш явж байгааг мэдээгүй шүү дээ. За ямар ч гэсэн бурхан яв гэсэн газар руу явъя гэх. Тэгээ Авраамтай бүр бурхантай бүр ярьдаг байсан. Авраам бүр бурханы үнэхээр амт нөхөр байсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ Авраамын бүх зам нь дардан байсан гэхэлэр үгүй. Тэр амьдралын хүнд хэцүү замуудыг туулж явж ирсэн. Тэнийг бүр ингээд өөр нутагт байж хахад дайснууд хүртэл ингээд гэр бүлийг ингээд эд хөрөнгө ингээд булаагаад аваа явж ирсэн шүү дээ. Тэгээ Авраамын энэ зам дардан байгаагүй. Гэтэ тэр эзэн бурхантай найдаад эдгээр бүх одоо үр хүүхдүүдтэй өвлөдөх тэр бүх ширөөлүүдийг Авраам өвлүүлсэн байхгүй. Христ итгэж хүмүүс ч гэсэндээ зарим зүйлстэй чи айгу туушрамтгай маа гэж ярьдаг. Заримдаа ингээд чуулгандаа ингээд залбирлын цуглаантай юм зөнтэй болж байгаагууд хүмүүс ингээд за гараад баяр наадам болж байвал баяр болж штий. Амарч болдгоо юм уу? Христ итгэж хизээш амралт гэж байхгүй. Эзний өдөр хизээш амралт гэж байхгүй. Би тийм юм сонсчихсан. Танаа цуглаан яасан бэ? Танаа цуглаан дажгүй байя гэсэн чи харин өвөл болцсон жоохон амарч байгаа. Христ итгэл хизээч амралт гэж байхгүй. Бид зөвхөн бүтээсэн өдөр л эзний өдрийг сахиад бусад өдөр нь окей гэж дураараа явдаг тийм зүйл байхгүй. Христ итгэл амьдрал бол өдөр бүр эзний өмнө өөрийгөө би яг эзэн таны өмнө би зөв явж гэнэ үү? Баяр цуглаан баяр ёслолын үеэр би нэг удаа санд юм аа. Яг цагаасаар эзний өдөр хараад тэгээ манай цуглааны бүх хүмүүс байхгүй. Ганцаархан яг эхнэрийнх өдөөс хараад ингээ багтчихсныг санддаг байхгүй. Тэгээ би тэр үед яг бодож байхдаа эзний өдөрт өөрөөсөө амралт гэж байхгүй. Тэгээ бид нар одоо ингээ итгэлийн ингээ өвлөх гэж байгаа хүмүүс. Бид нар залбирдаг бол бидний үр хүүхдүүд залбирх болно. Бид нар Библийг уншдаг бол бидний үр хүүхдүүд Библийг унших болно. Бид нар өргөлөө өргөдөг бол бид нар бусдын төлөө зуушин залбирдаг бол тэр хүүхдүүд маань ч гэсэндээ бусдын төлөө зуушин залбирч өргөлөө өргөсөр байх бол. Эхлэл номын 18 дугаар бүлгийн 19 дээр нэг гайхамшигтай ишлэл хэлсэн байна. Тэрээр өөрийн хүүгүүдийг болон гэрийнхэндээ эзний замыг сахиулахын тулд би түүнийг сонгосон юм гэж хэлж байгаа. Авраамыг. Йошуа өндөр настай байх үедээ ч гэсэндээ хамгийн сүүлд Израилийн ард түмний өмнө хүчээр тунхаглаж байгаа шүү дээ. Би болон миний гэрийнхэн эзэнд үйлчлэх болно гэж хэлж байгаа. Бүх хөгшин настай болсон үедээ. Хоёрдугаар Тимот номын 1-ийн 5 дахь ишлэлээр за бүгдээ энийг уншъя гэвэл. За. Хоёрдугаар Тимот 1-ийн 5 дахь ишлэлээр за нэг хөнгөрий чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход энэ нь анх чиний юм ээ. Лод их юуник нарт байсан бөгөөд чамд ч би гэдэгт итгэж байна гэж хэлж байгаа. Хамгийн анх энэ итгэл чиний имийг их хинд гэж байна. Лой. Тэгээд тү чиний их юуник гэдээ бас энэ итгэл чинь байсан. Тэгээд одоо би чамд байгаа гэж итгэж байна гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн өвлөгцсөн итгэл байгаа шүү дээ, тий? Чиний ихэд имийг ихэд байсан, дараа нь чиний ихэд байсан. Тэгээд одоо чамд байгаа гэж хэлж байгаа.
Тэгээд 2 дугаар Тимот 3:15 дээр юу гэж хэлсэн бэ? Чи бага наснаасаа ариун судруудыг мэдсэн гэж хэлж байна. Чи бага наснаасаа ариун судруудыг мэдсэн. 2 дугаар Тимот 3:15 дээр. Тиймээс би та нарыг уриалмаар байгаа зүйл нь юу гэхээр бид нар итгэлийг өвлүүлэгчд байя. Бидний хүмүүс харахтаа те энэ үнэхээр бурхантай хамт алхдаг хүн шүү. Энэ үнэхээр бурхныхаа нэрээр те үнэхээр залбирдаг хүн шүү. Энэ үнэхээр бурхантайгаа хамт гим зэмгүй алхдаг хүн шүү гэж хүмүүс таныг тэгж ярих үед, хүмүүс таныг тэгж мэдрэх үед эзэн бурхан алдарших болно. Мөн те таны араас тэр дагж байгаа хүмүүс таны тэр итгэлийг өвлөн авах болно. Амен. Давид ханыг бид нар мэднэ шүү дээ, тэ. Давидыг Самуэль чи бол Израилийн хаан гэж тосолсон. Самуэль Давидтэй яг энэ итгэлээ, энэ одоо зүвт байдлыг хадгалж өгөхийн тулд Давид окей чи Самуэль чи Израилийн хаан гэж тусалчих үед нь л ер нь бол тэгэл Давид окей би хаан гэж хаан болоод сайхан ингээл өндөр ингээл хаан болоод бүх юм сайхан жигдрэл ингэж яваагүй. Давидтэй Саул түүнийг алах гэж хөөж исэн. Түүний хүүн нүртэлтэй Абсалом нүртэл эцгийг алах гэж хөөж исэн. Тэгэхээр Давид яг энэ бүх үедээ ч гэсэндээ Давидыг эзнээс зураад тийм эзний өмнө зүт байхыг хичээжсэн баг. Итгэлийг өвлүүлэгч нэг юм байна. Гэтэ итгэлийг өвлүүл яг гэхлээр л бид нар тийм зүгээр ингээл байж хахад бидний итгэл хин нэгэнд өвлөгддөг юм биш. Самуэль номон дээр нэг сонирхолтой нэг аимшигтай, сонирхолтой биш шүү. Аимшигтай нэг зүйл гарч байгаа. За бүгд нэгдүгээр Самуэль номын 2:12-ыг харъя. Нэгдүгээр Самуэль номын 2:12. Эзний гайхамшигт одоо иш үзүүлэгч, эзний зарц Эли гэдэг нэг хүн байсан. Энэ бол үнэхээр агуу хүн бохгүй. Тэгсэн чинь юу гэж хэлж байгаа вэ гэхээр Элигийн хүүгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд эзнийг мэддэггүй байгаа гэж хэлж байгаа. Эли өөрөө эзний зарц, эзний иш үзүүлэгч гайхамшигтай хүн байсан бохгүй энэ бүр. Агуу гайхамшигтыг үлддэг хүмүүс байсан. Гэтэ түүний хүүгүүд нь үл бүтэх нөхдүүд байсан гэж хэлж байгаа юм бол. Тэгээд тэд эзнийг мэддэггүй байсан гэж хэлж байгаа. Тэгээд зарим ишлүүдээр харах юм бол тэд бүр жигшмээр зүйлсүүдийг хийж ирсэн гэж хэлж байгаа. Тэд бүр тэ асрын үүдэнд байдаг эмэгтэйчүүдтэй хүртэл завхаардаг байсан гэж хэлж байгаа. Элигийн хүүгүүд. Тэгээд 1-р Самуэль 2:29-ийг бүгд нэг харъя гэх. 1-р Самуэль 2:29. Окей. За миний орших газарт миний тушааснаар надад өргөсөн өргөл. Дахлууд дээр та нар яагаад дэвсэлж бас миний ард түмэн Израилийн бүх дахлын дээр өөрсдийгөө таргалуулан хүүгүүдээ надаас илүү дээдэлж байна вэ гэж. Энийг хэд хэлж байгаа вэ? Элид хэлж байгаа. Чи хүүгүүдээ чи надаас илүү яагаад хайрлаж дээдлэн вэ гэж хэлж байгаа. Тэгэхээр Эли өөрийнхөө тэр итгэлийг үр хүүхдүүдтэй өвлүүлж чадаагүй юм харамсалтай одоо тийм зүйлсүүд бий болж байна. Библиэлд маш олон итгэлийн баатруудын түүх гардаг. Маш олон. Тэгээд зарим нь яг эзний замаар зүй зохистой явваа. Олон хаадуудын түүх гардаг. Энэ бол эзний мэлмид сайныг олсон хаан байваа гэж. Харамсалтай нөгөө эсрэг талаас харах юм бол эзний мэлмид ёрын мог үлдсэн хаан байваа гэж их гардаг. Бодоод үзээрэй. Израилийн түүхэнд маш олон хаадууд байгаа. Маш олон хаадууд. Тэрний ихэнх нь за жоохон муухай. Ёрын муу хаад байваа гэж гарч ирдэг. Харин үнэхээр зарим нэг одоо хүмүүс нь тэр бол эцэг Давидынхаа замаар завнаж нөхөр зүй зохистой явсан хүн юм аа гэж.
Тэр нь цөөхөн харамсалтай. Тэгээ юу гэж хэлж байгаа вэ гэхээр итгэлийг өвлүүлнэ гэдэг бол тийм дартан амьдрал бол биш байхгүй. Биднээс маш их залбирал шаардна. Биднээс маш их төвчээр шаардна. Биднээс маш их золиос шаардна. Гэхдээ эзэн юу гэж хэлж байгаа вэ? Та нар итгэлээ өвлүүлээрэй гэж хэлж байна. Йосеф тэр их хүнд амьдралыг туулж явахдаа эцэг өвгөд нь өвгдийнхаа итгэлийг тэр өвлөөд тэгээд тэр замуудыг туулж гарсан баг. Мосе ч гэсэн Йошуа ч гэсэн Исаи номдэр ингэж хэлж байгаа. Эзэн айлдаж байна. Чиний дээр байгаа миний сүнс. Чиний аманд тавьсан миний үгс нь амнаас чинж, үр удмын чинь амнаас чинж, үр удмын амнаас ч үрд мөх салахгүй гэж эзэн тунхаглаж байна гэж хэлсэн. Амен. Тэгэхээр юу хэлчихлээ? Миний чамд тунхагласан чиний дээр байгаа миний сүнс гэж хэлж байгаа. Миний сүнс. За Исаи номын 59:21 дээр байгаа шиг нийслэл. Чиний дээр байгаа миний сүнс гэж хэлж байгаа. За энэ ч гарч ирнэ. Окей. Чиний дээр байгаа миний сүнс, чиний аманд тавьсан миний үгс нь амнаас чинч, үр удмын чинь амнаас ч, үр удмын амнаас ч үрд мөх салахгүй гэж эзэн айлдаж байна гэж хэлсэн. Амен. Эзэн бол үнэхээр итгэмжит. Харин бид нар ч гэсэндээ эзний өмнө тэр байх тэр итгэмжит байдлаа бид нар хадгалж амьдрах хэрэгтэй гэсэн. Танд ямарваа нэгэн асуудал одоо хүнд хэцүү амьдралууд тохиолж иж магадгүй хүнд зүйлс. Гэхдээ эзэн тэр бүгдийг чинь үнэхээр сайнаар илгүүлэх болно. Амен. Би түрүүн эхлэлдээ би дурссан. Эзнийг хайрладаг. Тэгээд түүний зорилгын дагуу дуудагдж байгаа хүмүүс тохиолдож байгаа бүх зүйлс тэдний сайн сайхны төлөө байд юм гэсэн. Эзэн өнөөдөр таныг энэ газарт мянган хүний төлөө яг энэ газар дуудсан байгаа шүү. Амен. Мянган хүний төлөө. Би нэг л хүний төлөө гэж хэлээгүй. Мянган хүний төлөө. Та нэг хүнийг дагалдуулж сайн мэдээ тарааж тэр хүнд итгэлээ өвлүүлэх үед зөвхөн өөр хүүхдэдийн талаар би энэ ширээгүй. Тэр хүүхд итгэлээ өвлүүлэх үед тэр хүний ард бас мянган хүн байгаа хөөхгүй. Эзэн ийм сайнаар ажилтдаг бурхан. Хизээч за чи миний төлөө ингээд үйлчилсэн энэ он жилд чи үнэхээр сайн байлаа гэдэг эзэн зүгээр өнгөрдөө. Эзний өрөөл заавал байдаг. Эзний өрөөл таны амьдрал заавал биелээ болох болно. Тэгэхээр юу гэж таны ард байгаа тэр мянган хүн тэгээ тэрний ард байгаа дахиад мянган хүн эзэн танаар дамжуулан тэр хүмүүсийг өрөөх болно. Амен. Хамтдаа эзний өмнө залбирая.